Өнөөдрийн байдлаар MindGoal-ийн систем дээр 220 аж ахуй нэгж 295 бүтээгдэхүүнийг байршуулад байна. Тэр энэ MindGoal-аас бүтээгдэхүүнүүдийг хараад үнэхээр бичиг хэрэг солилцооны зөвшөөрлийн цагийн бүртгэлийн бусад системүүд энэ дотор байвал төрийн альч байгууллага шууд худалдаа авч болно. Яагаад гэвэл MindGoal дээр тавигдж байгаа програм хангамжуудыг цахим хөгжил харилцаа холбооны яамны зүгээс энэ маань өөрөө манай одоо үндсэн бодлоготой нийцж гин үү? За нийтийн мэдээ солилцооны системтэй холбогдож гин үү? За цаашаа интеграц хийгдэх бололцоотой гэдэг дээр дүгнэлт гаргаад шаардлагыг хангасан бүтээгдэхүүнүүдийг байршуулж байгаа. Үүнтэй адилхан бусад төрийн байгууллагууд ч гэсэн одоо энэ цаашдаа интеграц хийгдэх боломжтой энэ програм хангамжуудыг авч хэрэглэж санших нь бол маш чухал байна. Энэ ч утгаараа бол өнөөдрийн энэ тогтоолын төсөл гарснараа төсвийн байгууллага өөрсдийнхөө цалин өгөөд ажилуулж байгаа хүмүүсээр шинэ програм хангамжуудыг огт хөгжүүлэхгүй байх. Ийм шийдвэр гарч ирнэ гэсэн. Тэгээ үүний хүрээнд бол одоо төрийн байгууллагууд, орон нутгийн байгууллагууд ч гэсэн өөрсдөө худалдаа авалтаа зарлаад шаардлагатай тэр програм хангамжаа лицензүүдийг одоо төсөвтөө суулгаад хувийн хвшлэр гүйцэтгэх бүрэн болж байна. Нэгсэндээ бодлогоо барина л гэсэн үг. Энгийнээр хэлэх юм бол шинэ төр өөрөө дэрэгдээ барилгын компани байгуулад одоо сургуулийн барилгыг тэр барилгын компаниараа бариулдаг. Тендер зарлаад хувийн хвшил энийг хийж гүйцэтгэдэг. Гэтэл програм хангамжийн салбарт болохоор мэдээлэл технологийн салбарт болохоор өөрсдөө хувийн хвшилд байгаа хүмүүсийг өндөр цалингаар ажилд өргөдөг. Ингээд тэр төсвийн байгууллагаар цалинжиж байгаа тэр тодорхой хүмүүсээр шинэ програм хөгжүүлүүлдэг, систем хөгжүүлдэг. Сүүлдээ одоо сумын засаг даргын тамгын газар хүртэл шинэ програм одоо хэрэгж хөгжүүлмээр байна гэдэг ингээд өөрсдөө санаачилж эхэлж байгаа. Энэ олон програмууд хоорондоо холбогдохгүй байгаа өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн учраас манай салбар бол хувийн хвшлээ одоо ийм өндөр түвшинд бас дэмжиж хамтдаа одоо урагшлаа хөгжөө гэдэг ийм санаачлагыг бол гаргаж байгаа.